За тэгээд энэ эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулж энэ улсын их хурлын тогтоол гарах юм байна. Энэ улсын хурлын тогтоолыг одоо зайлшгүй гаргах ёстой гэж ойлгож байгаа. Энэ эрүүгийн хэргийг мөрдөж шалгах хүний эрхтэй холбоотой энэ шүүх хуралдаануудын үйл ажиллагаатай холбоотой энэ олон удаа оролцогчтой холбоотой олон удаа энэ шүүх хурал хойшилдог тэнд өмгөөлөгчдийн оролцооны асуудал гээд өнөөдөр энэ эрүүгийн хэргийг шийдэх шүүхт хянан шийдвэрлэх тухай харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулт өнөөдөр зайлшгүй шаардлагатай байна. Энтэй санал нэг байна. Ялангуяа энэ гүйцэтгэх ажиллагаа мөрдөж шалгах цахим одоо байдлаар гэмт хэргийг нотлох хуримд бэхжүүлсэн асуудлыг өнөөдөр ингэж хуульчлах нь одоо зөв зүйтэй байгаа. Энэ дээр санал нэг байна. За тэр дагнсан шүүх энэ төр байгуулах асуудлын тэгээд нээлттэй хэлсэн үстэй. Засгийн газраас авилгын шүүх оруулж ирээд өнөөдөр хүртэл тэгээд байхгүй л байгаа шүү дээ. За энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодож байгаа. Гэхдээ энэ хугацааны хувьд бол одоо энэ заахан зөв юм буруу юм эргэлзэж байна. Өнөөдөр энэ гэмт хэрэгтэй үүргийг тэмцэх үүргийг Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа засгийн газар түүний хууль зүйн сайд инквайр энийг оруулж ирэх ёс суртахуун ирэхгүй гэж их хурлын гишүүнүүд үзэж байгаа юм. Яагаад ийм ирэхгүй гэж үзэж байгаа нэхээр сүүлийн үед энэ олон асуудал дээр засгийн газар хууль зүйн сайдын асуудал дээр би их тийм хардталтай их гомдолтой байгаа. За энийг бол яагаад ингэж хийж байгаа гэхээр мөрдөн байцаалтын нууцын тухай хууль гэж оруулж баталсан. Энэ дэр хүн гэдэг ойлголтыг оруулж ирээд тэр сэтгүүлчид энэ тэр дээр би үгүй хэлчихин хоёраа. Ер нь бол тэгээд энэ дээр яагаад ингэж юм гэхээр өнөөдөр энэ хууль хэрэгжүүлэх ёстой. Энэ хүн улсын хурал дээр 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж хэлсэн. Энэ хаанаас их байгаа надад бол би гаргаж ирж болно. Энэ хүний ийм одоо ууггүй асуудал энд хувийн эрх ашиг хүний эрхийг зөрчдөг энэ асуудлыг энэ хүн оруулж ирэх ёс сурд эрх байна уу байхгүй гэдэгт бид нар өнөөдөр ардчилсан нийгэмнийг ярих ёстой. Ийм учраас би энэнийг бол их хурлын тогтоолыг дэмжиж байгаа. Гэхдээ энэнийг за энэ хоёраа зүгээр соёлтой миний үг сонсчих. Чи битгий бүхэмд битгий сандар. Энэ бол одоо зарчим шүү. Энэ би чамаа үг хэлж яхад юм ярьдгүү. Дугаар сонсдог. Ягаад гэвэл ийм учраас энэ асуудлыг бол ингээд хугацаа заахан зөв буруу гэдэг дээр эргэлзэж байна. Энэ тогтоолын төслийг бол дэмжиж байгаа. Тийм учраас энэ бол миний шудраг шүүмжил шүү. Энийг би чамд ямар нэгэн надыг одоо ингэж байгаа гэдэг асуудал дээр би яриаггүй шүү. Энэ бол өнөөдөр зарчим шүү. Ягаад гэвэл одоо өнөөдөр хүний эрхийг ярьдаг, шудраг ёсыг ярьдаг, ийм одоо сэтгүүлч хэвлэл мэдээлэл өнөөдөр энэ хууль хүчний байгуулагч барьж аваад хорой цагдаад өнөөдөр ийм асуудал газар авсан шүү дээ. Энэ дээр чи дүгнэлт хийх ёстой. Уурлах юм байхгүй. Чи бухимдах юм байхгүй. Сандрах юм байхгүй. Энэ бол зарчим шүү. Парламент ёсны зарчим шинг хоёр. Ярих нь би чам ард түмний өмнөөс асуух 10 асуулт байна. Энийг би асуух болно. Энэ бол миний эрхийн асуудал шүү.